Өдрийн мэнд хүргэе. TV2 телевизийн цаг тутмын мэдээ эхэлж байна. Студиуд Батцуур мэдээллийг танилцуулна. Улсын драма эрдмийн театрын жүжигчин Соёлын тэргүүний ажилтан баясгалан Эдит Пиаф жүжигээр өндөр зэрэглэлийн фестивалд оролцохоор Европыг зорилоо. Энэ сарын 18-наас 23-нд Румынд, 5 дугаар сарын 9-өөс 15-нд Македонд болох Уралдаант фестивалд энэ жүжигээр оролцоно. Жүжигчин баясгалан энэ жүжигээрээ Оросын холбооны улсын Golden Gate, Киргизийн Инфус, Германы Ганавар хотын Мост, Косово улсад зохиогдсон Моно акт зэрэг фестивалууд Америк нэгдсэн улсын Мэдисон Стрит театрын урилгаар тус тоглож байсан юм а. Нина Мазурын Эдит Пиаф жүжигийг 2013 онд найруулагч Урлагийн гавьяц зүтгэлтэн Баатар найруулан улсын драма эрдмийн театрын тайзнаа тавьсан юм а. Тэрээр 2014 онд Косовод ЮНЕСКО-гоос зохион байгуулсан олон улсын нэг хүний жүжигийн Моно акт фестивалаас Гран При шагнал, Оросын Golden Gate фестивалаас Хааны Болор Малгай цом мөртөж Монголын театрын урлагийн нэрийг гаргаж байсан юм а. Улсын эрдмийн драмын театрын жүжигчин Соёлын тэргүүний ажилтан баясгалан жил болгон Ялагчдын цуваа Моно жүжигийн олон улсын уралдаант наадмыг зохион байгуулдаг билээ. Төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг авилгатай тэмцэх газраас олон нийтэд зарлаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, үндэсний хөгжлийн газар, харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, мэрэгжлийн хяналтын ерөнхий газар, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, цагдаагийн ерөнхий газар, улсын ерөнхий бүртгэлийн газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг 41 байгууллагын 17600 гаруй мэдүүлэг гаргагчдын 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг www.xacxom.IAAC-ийн захин мэдээллийн сүлжээнд энэ сарын 19-нд байршуулжээ. Авилгатай тэмцэх газраас 2019 онд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг захин сүлжээнд байрлуулж олон нийтэд нээлттэй мэдээлэн иргэдийн мэдээлэл авах боломжийг хангаж байгаа юм а. 5 дугаар сарын эхний хагаст Оросууд нийтдээ 8 хоног амарна. Энэ талаар Оросын холбооны улсын хөдөлмөрийн яам мэдээллээ. 5 дугаар сарын 1-нд тохиодог 8 баярыг тохиолдуулан 1-ээс 4-ний хооронд, үүний дараа 9-нд тохиох ялтын баярыг тохиолдуулан 9-өөс 12-нд амрах юм. Мөн баярын өмнөх өдөр буюу 4-р сарын 30, 5-р сарын 8-ны өдөр ажлын цагийг 1 цагаар богиносгожээ. Дараагийн олон хоногийн амралт 11-р сард тохионо. Ард нийтийн эв нэгдлийн өдрийг тохиолдуулан 11-р сарын 2-ноос 4-нд мөн амарна хэмээн хөдөлмөрийн яам мэдээлсэн байна. Нийслэлийн 6 дүүргийн өрх аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг нэмэхээр болсон байна. Ирэх сарын 1-ээс эхлэн хот суурины усны хангамж ариутгах татварын ашиглалт үйлчлэгийг зохицуулах зөвлөлөөс өрхийн ахуйн хэрэглээний усны үнийг литр тутамд нь 71 мөнгө, бохир усны үнийг 58 мөнгө болгохоор шийджээ. Ингэснээр аж ахуйн нэгжийн хэрэглээний цэвэр усыг 18, бохирыг 20 мөнгөөр өсгсөн байна. Түүнчлэн Налайх дүүргийн өрхийн хэрэглээний усны үнийг 10 мөнгөөр нэмж 58, бохирыг 36 мөнгө болгосон байна. Үүгээр цаг тутмын мэдээ өндөрлөж байна. Өргөжлүүлэн цаг агарын мэдээлэлд анхаарлаа хандуулно.